За Эрдэнэт 5 толгой оюу толгой маргаан олон жил үргэлжиллээ. Маргаан үргэлжлэх тусам төрийн оролцоо болон эдийн засгийн ач холбогдол буурч баг багаар цөөхөн компани мэдлж шилжсээр байна. Гэтэл Монгол улсын эрдэс баялагын орд газрууд зөвхөн энэ гурван ордоор хязгаарлагдахгүй. За үүний цаана олон зуун орд байгаа боловч гол томоохон асуудлын хажуугаар бас чимээгүй ашиглагдсаар байгааг санах хэрэгтэй. За тухайлбал 2009 онд 149 орд шинээр нэгдсэн, 2010 онд 168, 11 онд 112, за 12 онд 132, 13 онд 207 хамгийн өндөр, за 14 онд 171, 15 онд 116, 16 онд 86 орд шинээр бүртгэгдсэн байгаамаа. Манайх бол яг өнөөгийн байдлаар 2210 ордтой. Орд шүү дээ. 8400 гаруй илрэл алдсан байгаа. Тэгэхээр тэр олон ордноос ч бүр ядтаа нэг 100 дээр нь орлого орж олборлт хийж улсын эдийн засаг найдварт биш, зарим нь цогсчил байг эдийн засгад нөлөөлөхгүйгээр зарим нь явж л явах хэрэгтэй. Тэгэхээр төрөөс нэг чинь хуулийн арга бодлогоор дэмжихгүй бол одоогийн байдлаар ийм зам бараагүй, хууль байхгүй, олборлт нь хуульгүй, геолог нь хуульгүй, геолог нь бүр хайцсан ийм нөхцөлд бол энэ салбар хоёулаа аюулд ороод байна. За уурхайн хаалтын тухай хууль боловсруулагдаж байгаа ч энэ хангалтгүй гэж үзэж байна. Бие даасан 2 хууль геолог уулуурхайн салбарт өгүүлэгдэж байна. Дээрх 2000 гаруй ордын дийлэнх нь социализмын үед тогтоогдсон. Гэхдээ дахин нарийн судалгаа хайгуул хийж нөөцийн хэмжээг эцлэн тогтоох ёстой. За социализмын үед геологийн хайгуулыг нэгээ харьцах 50,000-ны зургийг нийт нутаг дэвсгэрийн 35% нь хийгээд байгаа юм. За тэгвэл нийт нутаг дэвсгэрийн 8.3% нь хайгуулын тусгай зөвшөөрлийг олгоод байгаа нь бол маш бага тоо гэж үзэж байна. 2010 онд ерөнхийлөгчийн зарлиг гарснаас хойш 5 жил хайгуулын тусгай зөвшөөрлийг шинээр олгоогүй. Ингээд өнгөрсөн оноос эхлэн олгож эхлээд байгаа. За цаашдаа хайгуулыг өргөжүүлэх бодлого баримтарч ажиллаж байгааг мэдээлж байна. Нийт Монгол улсын нутаг дэвсгэрийн 70 орчим хувьд нь бол хоригдсан хязгаарлсан ийм нутаг дэвсгэр байдаг. Тэгэхээр цаана нь бол нэг 30 орчим хувь байгаа. 30 орчим хувиа бид нэр эргээд геологийн мэдээлэлтэйгээ за босод энэ хоригдсан хязгаарлсан талбайтайгаа ингээд давхцуулаад харахаар нийт нутаг дэвсгэрийн нэг 20 орчим хувьд нь бол ашигт малтмалын үйл ажиллагаа эрхлэх ийм боломжит буюу потенциалны ийм талбай байна гэж бид үзэж байгаа юм. Тэгэхээр цаашд бол энэ 20 орчим хувь буюу гаагаар тооцсон бол нэг 30 орчим саяга талбай байдгийн. Энэ талбайг бол тодорхой хэмжээнд эдийн засгийн эргэлтэнд оруулах, хайгуулын тусгай зөвшөөрлийг олгож үйл ажиллагааг нь явуулах ийм бололцоо бий гэж үзэж байгаа. За дэлхийн хэмжээнд геологийн хайгуулын зардалд 20-оос 30 тэрбум доллар эргэлдэж байдаг гэж үздэг. За үүний 5%-ыг Монголд шингээх боломжгүй. За өнөөдөр хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалт зарлахад бол 500-аас 600 компани өрсөлдөг байна. Ойрын хугацаанд шинээр хайгуулын тусгай зөвшөөрлүүд олгогдож эхэлнэ гэсэн мэдээлэл байна. За үүнийг дагаад эдийн засагт орох өргөөж нэмэгдэх боломжтой юм а.